угсаагаар л өөрсдийн утга учраа олох чинь л гол юм байгаад байгаа юм байна л да. Би одоо яг юуны хэсэг юм бэ гэдгээ олох ер нь одоо хайгуулыг л хүн хийгээд идэг. Гаднаас мэдээлэл аваад тэр чинь ийм учиртай, энэ чинь ийм учиртай юм байна гэдэг юмнууд бол хангалтгүй. Би чинь ийм хүн юм биш үү? Чи одоо ийм потенциалтай эсвэл ийм одоо генетик дамжсан мэдээллийн одоо хэсгийнх нь үргэлжлэл ингээд би явж байгаа юм биш үү? Гэт тэр юмудаа ингээд мэдэж ойлгох юм бол айгүй хэрэгтэй. Сургуульд яа тийм юм заадгүй юм бол тэ. Нэр нь концепт нь нөгөө reincarnation гэдэг чинь дахин төрөх дараа төрлөө болох гэсэн үг шүү дээ. Тэнгүүд уран бүтээлчдэн цаанаасаа тэгж бүрдээд тэгснэ ажлууд нь болохоор цаанаасаа бас яг тэрнтэй холбоотой концепттэй холбоотой ажлууд автоматар орж ирээ. Тэгээ оруулж ирээ ингээд байршлуудыг нь олоод ингээд дэглэнгүүт бас амар хоорондоо уялдаатай бүх юм тэгж таарад гэдэг юм шиг. Би бол ер нь бол тэгээд сүүлийн нэг 2-3 жил бол нэг тийм хандлагатай бас санаанд дүү юм гэж байхгүй тий. Яг л тийм кодтой юм шиг л бүх юм санагддаг гэсэн. Одоо би нэг 6 жилийн өмнө ч юм уу 10 жилийн өмнө одоо энд байгаа олон тэр урлагийн ажлуудыг хараад уншиж чадахгүй ойлгохгүй нэг өнгөцгөн дүгнэлт хийгээд өнгөцгөн ойл тий таашааж магадгүй тий. Гэхдээ одоо бас боловсрал ингээд сураал хүн ер нь тий дэвшээл яваад байгаа. Гэхдээ одоо бол ингээд тэр үедээ нэг үедээ болдвол өөр юм хараад ингээд уншиж чаддаг болоод тийш нэг юм дүрс үсгийг ч юм уу нэг дүрсийг хараад ядаж ингээд соён төрийн талбайн дээр соёнбаа хараад тэрийг ямар учиртай вэ гэдгийг ойлгодог. Тэгээ тайлж уншиж чаддаг байна гэдэг чинь зайлшгүй байх ёстой юм байна. Тэр чинь одоо тэр юмыг л хийх гэдэг л да. Тэгээ урлаг гэдэг юмыг яг үнэн төвшин дээр нь яг бидний одоо Монгол уран бүтээлчдийн хийж заншсан тэр үндслэлээр ингээ хийгээд тэрийг аль болох ингээд хүмүүст залуучуудад чадхаараа ингээд жоохон түгээгээд тэр хаяа очоод үзэсгэлэн үзчихдэг эсвэл нэг арай нэг өөр дуу сонсчдаг те нэг тийм нэг хэмнэл рүү нэг жоохон ч гэсэн ингээ хүмүүс ингээд яах юм бол тэр нэг үйлдэлтээр бид тэр ингээ багаагаар ингээ илүү нэг үйлдэлтээр л яах гэдэг л дээ юм код хараад уншаад ойлгочдөг болдог. Тэгэх юм бол нөгөө түрүүний яриадсэн баахан шалтар бүлдэр юмнуудаасаа ингээ жоохон ангижраад дараагийн түвшин рүүгээ нэг сэтгэхгүй бүхэн үед ороод өөрнүүдээр юм харах гэдэг шүү дээ. Монголчууд тийм судалгаа хийсэн л Монгол хэлний яг үгийн сан чатгаараа ингээд хоошоо ухраагаад тэр чигээр нь ингээд бүртгэсэн чинь хэдэн сая хэдэн зөв лөө 3 сая хэдэн зөв лөө үг байна гэсэн. Тэнгүүд одоо монголчуудын ашиглаж байгаа судалгааны дагуу ашиглаж байгаа үг нь болохоор нийт үгийн сангийнхаа 10% хүрхгүй үгээр ярьдаг. Миний ойлгосноор нөгөө гоё үгнүүдээ мартцсан болохоор одоо нийгмэд дагаад сул жижигхэн үгнүүд аягүй ашигладаг болсон. Жижигхэн ийм ертөнцид амьдардаг болсон болохоор жижиг ертөнцид бүх юмыг хэлбэржүүлаад дион дээрээ суугаад машин ойрдог тийм шал өөрлөсөн коммунизм капитализм гэдэг нөгөө нэг айхтар мундаг тэнгэр шашин байгаллаг тэр чинь нөгөө астрологи хүртэл ойлгоцсон хүмүүс байсан юм л шүү дээ. Тэрнийхээ дагуу амьддаг. Тэр болгоны мартчихгуудаа хиллэг нь айгүй хэлбэржингуудаа жижигхэн үгнүүд ашиглангуудаа тэрийгээ дагаад үн чинь нөгөө булчингаа хөгжүүлэхгүй байгаадахаа сулбаад шүү дээ. Тэр шиг тархиных нь хүч хамаг нөгөө уламжлагдаж ирсэн заасан сургасан цэцэн мэрэгэн гоё юмнууд нь мартагдаал тэгэл өөр ирэхгүй яа тийм л дээ. Умартаа төөрөөд алга болчихж байгаа. Тэнгүүт гэхдээ хүн болгоны дотор нэг юм байгаад байгаа шүү дээ. Нэг юм дутуу
дутуу гэдэг нь зөвхөн нөгөө эд материал талаас нь ерөнхийдөө аюу дутуу буруу. Тэгээд тэгэхээр ч хүн юу яа гэм бэ? Депресд, стресстэй ч эхэлт юм байна. Нэг арслан гэж юм уу, нэг юугт сармагчин гэж юм уу авчираад хашаан дотор хичүүлж галзуурна өстэй. Тэгээ 2-3 үеэрэнд хашаанд байлгачаад эргүүлээд явуулах юм бол буцаад нөгөө нэг ангаа хийж сурах гэж тэр чинь суртлаа бас нэг инстинкт нь байгаа ч гэсэн бас л бариулна шүү дээ. Хэцүү шүү дээ. Юмаа мэдхгүй тэгэл гараал явах нь шүү дээ. Бид нар яг тийм л байгаад байгаа юм шүү те. Алжаалыг яадаг тайлдаг. Тэгээ тайлаач хэл. Яа одоо тэгснэ одоо бид нар чинь ингээд юмтай ингэж харьцдаг. Ялангуяа юм бүтээдэг, бүтээл хийдэг хүмүүс юмтай юмыг хараад мэдрээд тэнгуүтээ өөртөө шингээгээд мэдлэг болгоод оруулаад боловсруулад тэгээд гаргаж байгаа ийм гурван л үйлдэл байгаа тий. Энэ гурван үйлдэл чинь ингээд юу яхаар хаа нэг аль нэг нь ингээд гацхаар хүн тий стресстээс өөр аргагүй юм чи ингээд эргэлдэж явах хэрэгтэй тий. Хараал мэдрээл бодол боловсруулаад гаргаал нэг тийм гоё юм системд орсон ингээд үлдэж явах хэрэгтэй нэг тийм юм байгаад итэл ямар ч хамаагүй зөндөө олон шалтгаанаар зөвхөн урлагт төр ч юм бүтэхгүй байх чинь тэгэл хүнийг стрессэнд оруулдаг шүү дээ. Гурван юм байна. Харлаа, мэдэрлээ, үзлээ, бодож боловсрууллаа, гаргалаа. Ингээд эргэлдүүлээд тахт бол энийг алдахгүй тийм инерцэнд орчих юм бол ер нь баг тэр жим бэлтгэл тийм юмд ч яваа тэрэггүй бүх талаасаа сэтгэл мэдрэл бие махбод бүх талаасаа чи яг ингээд зөв хэмнэлтэйг яг тэр эрчимдээ ингээд хэмэндээ орчоод ингээд одоо бүрэн потенциалаараа байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Тех бүрэн боломжтой байгаад хахад ингээд алж байгаа шалтгаан чинь ерөөсөө тэр л нэг юм гарах хэвээр гарахгүй үлдэх одоо хэрэгээ үлдэхгүй болохоор ингээл аваарал ингээд сүлдээ ингээд хуян хураал ингээд ядраал нуруу өвдөөл тэрнээс бүр сүл рүүгээ депрессэнд ороод сүлдээ архи уугаал тэгэл архи уучаараа тэр хамаг нөгөө юмнууд нь сулраал тархин сулрангуудаа ингээл жоохон ингээл юм үлдэж жоохон юм хийчихэл тэгэл маргааш нь архи уухгүй болохоо болждаг ч юм уу тэгэл ямар ч хүний ямар ч амьдралын жишээн дээр нэг гаргаж болно шүү дээ. Надад сүүлийн үед анзаарчихсан яг өөрийнхөө яг тийм ямар нэгэн риск ч юм уу юу ч тийм ямар ч юмд ингээд явахгүйгээр төгшөхгүйгээр тийм хүссэн одоо потенциал ч юм уу замналаараа тэгээ байхаар юу юм бэл тийм бүх юмнаас тийм нэг юм юу харагдаад тийм л чи зөв зам дээр явж шүү гэж байгаа юм шиг тийм код сайнууд гарч ирээд байгаа юм шиг анзаарахгүй байхаа аргагүй худлаагаас сэтгэлээд байгаа санаагаад байгаа л ингээд ингэж байгаа юм шиг тэгж болно шүү дээ. Тийм биш. Бүр ингээд панаалтай юмэр ингээд байнгын юмнууд тэмдэг сайнууд гарч ирэл. Зөв жимээрээ явж байгаа юм байна гэсэн нэг тийм. Тэгээ би ялч урлаг л юм байна гэж ойлгосон шүү дээ. Ер нь бол чиний амьдралыг нэг юм зам тэгэл чи тэрэн дээрээ яваалаа гэж урд нь саад бартаа хийсэн шиг тийм байлаа их тэгэл одоо туулах тусмаа сайжирч байгаа шүү дээ. Гэтэ нэг зарим үед болохоор сайн ч юм уу ч нэг юм том юм гарч ирнэ дээ. Том замнал юмыг шал өөрөөр хараад эсвэл цаашдаа шал өөрөөр халах ч юм уу тийм юм гарч ирнэ дээ. Эсвэл ингээд за шал өөр зам байсан юм байна. Үүтээ жоохон хазаангууд нөгөө зам нь болохоор ингээд цэв цэлгэр амар гоё тааламжтай л төгсөлөө баярлал тий алхаад байх тийм зам руугаа орчих юм лээ тий.